За сайн мэцэн өрхөн мөндөд сонсогчдоо Мета подкастын 11-р дугаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаар маань болохоор ADHD-ийн талаар ADHD гэж юу вэ гэсэн ерөөдөө сэдвийн дор ярилцах байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт зочноор оролцож байгаа. За судлаач Ясмэлхий сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач, үүсгэн байгуулагч профессор байна. За үзэгч сонсогчдод маань өөрийгөө танилцуулбал яг хаана хамгийн анх яаж сэтгэл судлал гэдэг мэргэжилтэд холбогдчихсэн бэ? За тэгээ ямар академик туршлагууд байгаа вэ гэдэг талаараа. За би 2011 онд Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд сэтгэл судлалын багш мэргэжлэр төгсчихлээ. За тэгээ тухайн үедээ бол би нөгөө Монголд чинь одоо сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ тэгээ сэтгэл судлалын шинжилгээ ухааныг ойлгох байдлын хувьд ерөнхийдөө жоохон хязгаарлагдмал. За тэгээ нэг 3-4 сэтгэл зүйн төвтэй байлоо да. Тэгээд нөгөө нэг төгсөн одоо манай ангийнхан маань аль хэдийн нөгөө оюутан байхасаа дадлага хийгээд явцсан сэтгэл зүйн төвүүдэд ингээд мэрэгчлэн болоод орчдөг. Тэгээд за ер нь бол сэтгэл судлаар ажиллахад жоохон тийм байх боломжтой юм байна гэж бодоод би өөрөө нөгөө нэг удирдлагын сэтгэл судлал за тэгээд би хүний сэтгэл судлалыг нэлээд сонирхож байсан. Тэгээд тэр чиглэлээрээ явах үүднээсээ дипломоч гэсэн тэр чиглэлээр бичиж агаад тэгээд байгууллагын сэтгэл судлал удирдлагын сэтгэл судлалын чиглэлээр ерөнхийдөө бол ажиллаж явж агаад за ADHD-тэй хизээнээс холбогдсон бэ гэх юм бол 2018 оноос хойш холбогдсон байдгийн. За тухайн үед бол ADHD гэдэг ойлголтын талаар бүр ерөөсөө огт байхгүй. За тэгээд ерөнхийдөө ийм хит хөдөлгөөнтэй сахилгагүй хүмүүсийн асуудууд нэлээд гараад тэгээд тухайн одоо нэг удаа дээр манай ажилтан маань ирээд надад за манай хүүгийн цэцэрлэг дээр асуудал үүсчлээ. Тэгээ би одоо ингэхгүй болохгүй нэ чөлөө авч гинэ гэд. Тэгээ дараа нь нөгөө нэг ажилтнаасаа болсон одоо процессыг ингээд сонсохоор хүүхэд нь маш хөдөлгөөнтэй. Тэгээ хөдөлгөөнтэй учраас хүүхдийн цэцэрлэгийн багш хөдөлгөөнийг нь хорих замаар сандалтай скотчсон байгаа юм л та. Тэгэнгүүтгүй наатан ч гарц гаргалаа байх ёстой. Хүүхдийг одоо тэр нөгөө хүчээр хөдлөөнийг нь хордог, таслан зогсоодог, хүмүүжүүлж гэн гээд ийм шитгэлийн арга хэрэгэлдэг одоо цаг үе маань харьцангуй өөр болцсон шүү дээ гэж агаад тэгээд би ер нь бол нэлээд судалж явж агаад ер нь ч бас миний хүүч гэсэн нэлээд хөдөлгөөнтэй байсан. Миний хүүч одоо тухайн үед чинь 8 настай болсон байсан гэсэн үг л дээ. Гэхдээ ер нь хүүгээ ч ингэж бодоол тэр нөгөө ажилтныхаа кейсийг бодсон ч гэсэн. За ер нь бол эрэгтэй хүүхэд нэг айгу хөдөлгөөнтэй байгаад байдаг. Хоёрд эдгээр зүйлсээ нөгөө нэг юм ялгамжтай байдлаар тогтоох нь их чухал юм байна гэж бодоод тэгээ нөгөө нэг Герман руу энэ чиглэлээр ер нь ажилдаг одоо сэтгэл зүйн төв байдаг юм уу? Эсвэл энийг илүү нарийн сургачих боломж юу гэдэг юм бол гэж ингэж хайж явж агаад тэгээ миний өөрөө нөгөө нэг одоо суур хэл маань герман байсан учраас илүү нөгөө нэг тэр сорсоо хайж агаад би энэ Германы Марбург гэдэг сэтгэл зүйн төвтэй холбогдоод тэгээд би нэг ийм мэргэжилтэн болох сонирхолтой байна. Энийг яаж болт юм болоо гэсэн. За чи нэг ийм хідэн шалгалтуудыг өгдөг юм аа. За энэ шалгалтуудыг бэлтгэхийн тулд ийм одоо зохиол бүтээлүүдийг уншсан байх хэвээр ийм зүйлсүүдийг талаар одоо тэдэн цагийн кейсэн дээр ажилласан байх хэвээр гэдэг нэг ийм шаардлагууд тавиад за тэгээд тэр шаардлагуудыг нь биелүүлж явж агаад тэгээд би нэг мэтгэхэд ADHD-ийн тренер болж бэлтгэгдэж гараа тэгээд энэ хүүхдүүдээр илүү туслах боломж юу байна уу гэж агаад тэгээд 2018 онд сэтгэл зүйн төвийг анх байгуулад тэгээд анх бол яг би нөгөө Монгол нэршлэрээ явъя гэж их бодоод тэгээ анхаарал тутмагших ба хид хөдөлгөөнд эмгэгтэй хүүхдүүдэд туслах төв гээд ийм урт нэрээр нөгөө сэтгэл зүйн төв байгуулчихгүй юу. Тэгсэн чинь над руу харин нэг өдөр татврын газараас залгаад хөө энэ одоо ямар нэртэй кино за мэдгүй танахыг ямар байгуулга ингээд тэгэхээр үгүй энэ ийм учиртай юм аа гэсэн чинь ямар урт нэртэй юм бэ бүр хамаг цаг нэр уншихад аваа хийчлээ гэд татврын ихч маань нэлээд цохолтой байсан. Тэгэхээр нь би эн чинь ерөөсөө нийгэмд хүрэхтэй ингээд шууд нэрийг нь уншихаас эхлээл залхаачж байгаа юм байна штэ гэж бодоод тэгээд олон улстай ерөөсөө энэ анхаарал тутамших ба хид хөдөлгөөнд хийгээ ADHD гэдэг нэршлэр хаанч очиод ирсэн ерөөсөө одоо хил нэвтрэлцдэг нэг ийм симбол болсон юм байна. Хоёрдоо би угаасаа хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм чинь хүүхдүүдэд ийм сонирхолтой байх үднэс гээд судлаач Ясмэлхий баш нэрээ өөрчлөөд тэгжсэн төвхтэй за тэгээ тэрнээс чинь хойш одоо ингээд
2018 оноос хойш яг ийм ADHD-тэй, ADD-тэй тэгээ хэд хөдөлгөөнтэй. За тэгээд аутизм болон ADHD хосолмол хүүхдүүд дээр зан үйлийн засал тэгээ бүлгийн тренинг эднэрийг бол хийж байгаа туршлагатай хүн байна. За Монгол эрдэнэ дээр ADHD-тэй ажилтдаг хичнээн төрлийн хичнээн сэтгэл зүйч байт юм бол ер нь ховор болно уу? За ер нь одоо сэтгцэн эмч болгон ADHD-ийн талаарх мэдээж ерөнхий суурь ойлголттой болоод хүүхдүүдэд оншилж байгаа байх гэж бол харж байна. Тэгээ сэтгцэн эмч нар ч өөрсдөө нөгөө сэтгэл засал хийх хэрэгтэй байдаг шүү дээ, тий. Тэгэхээр сэтгэл засалчнараараа дамжуулаад сэтгцэн эмч нар маань тиймэрхүү зүйлээ хийж байгаа байх. За тэгээд анхаарал тутамгших хэд хөдөлгөөнд хэмгийг суралцсан бэрхшээлд хамруулад бас нэг сэтгэл зүйч маань судалгааны ажил хийгээд тэгээд тэр чиглэл рүү бас нэлээд ажиллаж байна уу гэж бол анзааш харж байгаа. За тэгээ яг нь ер нь бол одоо мэдээлэл нэлээд төгөөмөл байдаг болсон учраас зан үйлийн засал хэлбэрээр нь бас сэтгэл зүйч нар маань ажиллаж байгаа хаа. За тэгээд ерөөхдөө гол сэдвийнхаа дагуу асуултууд руу орё гэж бодож байна. Ер нь л асуултууд маань нэлээд халаасны асуултууд байгаа. Энгийн ерөнхий асуултууд байгаа. За тэгээд хамгийн эхлээд ADHD гэж өвчнөө гэдгээс л ерөөхдөө эхлэе гэж бодоод байна. Яг ADHD гэж нэрэнд нь бас их учир байгаа юм л та. Анхаарал татмагшил хэд хөдөлгөөнд эмгэг гэдэг. За тэгээд өвчин эмгэг хоёрын яг ялгаа нь юу юм бэ? Тийм тэр талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. За тэгээ ADHD гэдэг маань анхаарал тутамгших ба хэд хөдөлгөөнд эмгэг гэдэг монгол хэлний ол ингэж буудаг. За англи хэл дээрх яг энэ утгыг нь аваад товчилсан үг болгоод ашигладаг гэсэн үг. За тэгээд энэний нөгөө нэг онцлог асуудлаасаа эхлээд энэ маань өвчин үү эмгэггүй энэ одоо оншийг хэн тавих вэ гэдгээсээ одоо тэгцтэйгээр явах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ маань эмгэг гэж байгаа учраас нэгд эмгэг, хоёрт энэ хаана болж байгаа эмгэг вэ гэдгээс хамаарж байгаа учраас сэтгцэн эмч энэ тал руу нэлээ орох ёстой. Тэгэхээр энэ маань өөрөө сэтгцэн эмгэг гэдэг ангилалтаа орно. За сэтгцэн эмгэг болон өвчнийг одоо зохицуулдаг хоёр гарын авлага байдаг. За манай Монголд одоо хэрэглэгдэж байгаа нь болохоор ICD-10 буюу олон улсын өвчлөлийн 10 дугаар гарын авлага гэж байгаа. За энэ дээр бидний нөгөө нэг ашигладаг гэх юм уу бидний одоо өвддөг гэх юм уу бүх өвчнгүүд байдаг. За жишээлбэл нөгөө ханиад том уу гэж байна те хамгийн амархан одоо хүмүүсийн энгийн мэддэг зүйлсүүд бол ханиад том уу. Тэнгүүт хамрын ханиад уу их юм одоо ханиалгаж байгаа юу ханиад уу гэдгээс хамаарат ийм онцлогын шалгуурууд дандаа байдаг юм байна л та. За тэгэхээр ICD-10 дээр болохоор бидний тэр нөгөө нэг энгийн болоод хүнд одоо байгаа бүх одоо өвчнгүүд хамаардаг гэсэн үг. За тэнгүүт энэ нөгөө нэг ADHD-гээ бид нэр мөн л тэр ангилалтаа оруулдаг гэсэн үг болох гэдэг. Дахиад нэг гарын авлага нь болохоор DSM-5 буюу Америкийн сэтгцэн эмч нарын холбооноос гаргасан за сэтгцэн эмгийн цохилон тохиолдох өвчлөлийн гарын авлага гэж байгаа. За энэ гарын авлага дээр бол яг зөвхөн сэтгцэн эмгэгүүдийг тодорхойлж оруулсан байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ сэтгцэн эмгэг дотроо ADHD маань нийгэмшүүн харилцааны бэрхшээл гэдэг одоо эдийн засаг дээр нь бол ордог гэсэн үг. За тэгэхээр энэ маань эмгэг гэдэгтээ англигдах нь маань энэ дээр онш тавьдаг хүн нь бол зөвхөн сэтгцэн эмч байх ёстой байх нь байна. Тэгвэл нөгөө нэг өвчнөөс юугаар ялгаатай вэ гэхээр өвчин гэдэг маань ингээд имэж ч юм уу тариагаар ч юм уу ямар нэгэн одоо физик эмчилгээ ч юм уу те ийм нөгөө нөлөөлийн аргаар идэгчдэг байх нэ одоо уул мөрөн хэд хугацааны хоорондоо идэгчдэг те гэтэл эмгэг гэдэг зүйлс маань бол идэхгүй бөгөөд үүн дээр бид нар нөгөө нэг дасан зохицуулах дадлага ажлууд тэгээд нөгөө нэг амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой заслуудыг илүү хийж явдаг гэсэн үг. Тэгэхээр өвчин эмгэг хоёр маань зөвхөн хамгийн бүдүүлэгдээ бол нэг нь идэгдэг нөгөөх нь идэгдэггүй болох нь тэгээд дээрэс нь тухайн зүйлсүүдийг яаж нөгөө амьдралын чанарт нөлөөлдөг байдлаар нь арай ялгаатай байдлаар эмчилдэг болж тарах гэдэг гэсэн үг. За ADHD хүүхдүүд яг асуудалтай гэсэн үг үү гэсэн асуулт байна. ADHD хүүхэд гэдэг маань асуудалтай юу гэвэл үгүй. Бид нэр зүгээр сүүлийн үед нийгэмдэр маш их одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаан болон бусад одоо шинжилгээ ухаан хөгжснийхаа хэрээр нэр томьёонууд нэлээх орж ирсэн. За тэгээд тэр нь нөгөө нэг мэдээж нөгөө судлагдсан газараасаа эхлээд судлаач нарын одоо байр сууриас илүү их тодорхой гарч ирсэн болов уу гэж харж байна. За эхлээд бол Монгол улсад бол давны синдромын талаар нэлээд
одоо түгээмэл ойлголтууд, түгээмэл одоо мэдээлэлүүд нэлээ их давмгай гарч ирсэн. Тэгээд аавынтай хүүхдүүдийн талаар ойлголтыг нийгэмд нэлээд төрүүлсэн. За ингээд нэг удаагүй байжгаад аутизмтай хүүхдүүдийн талаар бол гарч ирсэн. За тэгээд одоо эцэг эхчүүд дахиад ADHD гингүүт ингээд жоохон төөргөл үүсээд идэм болоо гэж би анзаараад байгаа байхгүй юу. Ингээ хүүхдүүдийг нэг юм одоо бид нарыг хүнийг өөрөөс нь одоо ялгахын тулд нэр өгдөг шүү дээ тий. Жишээлбэл намайг одоо Пүрүсүрэн гэдэг нэрт ол аав ээж маань надад заяасан байх га тий. Тэгвэл намайг өөр нэг эмэгтэй хүүхдээс ялгахын тулд ч юм уу өөр нэг эрэгтэй хүүхдээс ялгахын тулд ийм нэр өгсөн байл та. Гэтэл нөгөө дахиад хүүхдийг сэтгэл зүйн байдлаар нь ч юм уу сэтгцийн байдлаас нь хамаарад энэ хүүхэд аутизмтай, энэ хүүхэд даунтай, энэ хүүхэд ADHD-тэй, энэ хүүхэд тийм гэж нэг юм шошиг зүгээд байгаа юм шигээр хүлээж аваад тахшгүй байгаа. Тэгэхээр энэ маань ерөөсөө тийм биш ээ. ADHD-тэй хүүхэд гэдэг маань өөрийнхөө тэр нэг тодорхой бэрхшээлийн хүрээнд л гарч ирж байгаа. Тэгээд батлагдах ёстой нийтдээ одоо 17 шинж тэмдгээс 12 нь тухайн хүүхдэд байгаа бол тухайн хүүхдийг бид нэр ADHD гэж үзэх ёстой байхгүй юу. Тэрнээс биш хөдөлгөөнтэй хүүхд болгоныг ADHD гэхгүй. Хөдөлгөөнтэй хүүхд болгоныг хэд хөдөлгөөн хэмжихтэй хүүхд гэж бол хэлэхгүй. Хүүхд бол хөдлөх ёстой. Тэр нь өөрийнх нь нөгөө хөгжлийн хэвийн энгийн процессыг явагдаж байгаа. Тийм ч учраас нөгөө нэг ADHD-г ялхан онцлох одоо нөгөө насна гэж байдаг. Тэгээ тэр нас нь ер нь бол 4 наснаас эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэд бол тгээс 4 наснда бол хэмжээ хязгааргүйгээр хөдөлж авах ийм эрх чөлөөтэй төрсэн байх гэдэг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш хүүхдийн маань хөдөлгөөнч дээр суух чадварч дээр нийгэмшгүй байдал одоо юмд анхаарад хөөрхөн буддаг, зурдаг гэж бодох юм бол цэцэрлэгийн одоо хүрээндээ эзэмших боловсролоо яаж авч байгаагаас нь хамаарад тухайн хүүхдийг бид нэр ADHD мөн байна уу, биш байна уу, эсвэл аутизм байна уу, эсвэл ADHD нь өөр бусад эмгэгтэй ингэж хосолсмол хэлбэртэй байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол үзэх хэрэгтэй. За дээрэс нь одоо DSM 5 дээр заасан байгаа дахиад нэг шалгуур нь хүүхдийг ADHD гэж оншилоход тухайн хүүхдийн бэрхшээл 12 наснаас өмнө нэлэрсэн байх ёстой гэж үзэж байгаамаа. Тэгэхээр биднэрт нэм одоо насны хязгаар гарч ирж байгаа гэсэн үг тийм 4-өөс 12 нас гэдэг. Тэгэхээр 4-өөс 12 наснд хүүхдийн хөдөлгөөнийг бид нэр ер нь бол жоохон анзаарах хэрэгтэй байх нь байна. За миний үгийн хөдөлгөөн нь ямар байна? Их байна уу, бага байна уу, бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад ийм байна уу? Магадгүй хүүхдээ бид нэр одоо гэрийн орчинд ямар ч хөдөлгөөнгөө хорж байж яснаа сургуулийн орчинд л ганцхан тэр хүүхэд хөдөлдөг, гүйдэг, харайдаг тэнд яг нөгөө найзуудынх нь орчин байгаа бол мэдээж тэнцээ хүн юм чин хариу үйлдэл гаргана шүү дээ. Тэгээ тэрнийг нь бид нэр эсвэл манай хүүхэд гэртээ намхан байж байгаад сургууль дээр очиод хит хөдөлгөөнтэй байгаад байна. За өмнө нь нөгөө нэг сурахт нь одоо бэрхшээл болоод байна гэж байгаа бол бид нэр гэртээ ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр нэг анхаарах хэрэгтэй. Гэтэл сургуулийн орчинд ч гэсэн ер нь бол хүүхдийг бид нэр дүрм журмын хүрээнд захирдаг штэ тий. Одоо жишээлбэл бүгдээрээ суудсан байна. Миний хүү суугаараа юмаа хийгээрэй гэд тухайн хүүхдийн хөдөлгөөнийг нь хорьсон байгаа бол тухайн хүүхэд маань гэртээ өөрийнхөө тавтай тухтай орчинд ирж байгаа юм чинь өөрийнхөө байх сонирхолтой болно. Тэгэнгүүт энэ нөгөө нэг хоёр орчны шалгуур буюу дараагийн зүйл маань гарч ирж байгаа нь хүүхдийн маань бэрхшээл 2 ба түүнээс дээш орчинд зэрэг илэрч явах ёстой. Тэрнээс биш сургууль дээр очиод хөдлөөд байгаа хүүхдийг бид нэр ADHD гэж хэлэхгүй, гэртээ хөдлөөд байгаа хүүхдийг ADHD гэж хэлэхгүй. Аль ч орчинд манай хүүхэд яг л тэр хөдөлгөөн нь ихтэйд байгаа, тэр өөрийн хянж байгаа үйлдэл одоо хянахгүй байгаа бол тухайн хүүхдийг бид нэр ADHD байж магадгүй гэж эхлээд бол анзаарна. За дараагийн нэг зүйл нь болохоор хугацааны хувьд тухайн хүүхдийн бэрхшээл нь сүүлийн 6 сар буюу таны анзаарснаас хойш 6 сар тасралтгүй үргэлжилсэн байх ёстой. За одоо сая бол жишээлбэл нөгөө нэг шинэ жилийн баяр болоод дуслаа шүү дээ. Шинэ жилийн баяр болоод дуусчихна удахгүй бид хэдийн тэмдэглэдэг одоо цагаан сарын баяр болно тий. За энэ хоёр баяр маань цаг хугацааны хувьд бол нэг жоохон ойрхон болох гэдэг шүү дээ тий. 12 сар, 1 сар, 2 сар гэд 3 сарыг бид нэр яг нөгөө нэг одоо хамаатан садангуудынхаа хүрээнд ч юм уу гэрийнхээ орчны хүрээнд хүүхдээ анзаарсан чинь л нэрээ одоо манай хүү маань үеэлүүдийг бодвол арай хөдөлгөөнтэй юу? Зүгээр годгоноод л ах юм да гэд анзаараад харчих юм бол бас бид нэр жоохон бодох хэрэгтэй байх юм байна тий.
За энэ 3 сарын асуудал байж байгаа бол дахиад бид нар нэмээд 3 сар дахиад ажиллана гэсэн. Та хүүгээ тэгвэл дахиад нэг ажиллаад үзтээ. За одоо ингээд цагаан сар өнгөрсөн чинь 3 сар, 4 сар, 5 сард манай хүүгийн хөдөлгөөн мөн адил юм байсан уу гэхтэл тэр асуумжинд бид нэр эцэгчүүд маань хариулах чадамжтай байх хэрэгтэй гэсэн. За тэгээд нөгөө нэг 6 сарын сүүлийн 6 сарын турш 2 ба түүнээс дээш орчинд за тэгээд 4-өөс 12 настайд тухайн хүүхдийн маань бэрхшээл илэрж байх юм бол за өнөөдөр бид нэр ADHD-ийн талаар ярих хэрэгтэй гэсэн үг. За үнэхээр ADHD байж магадгүй юм шиг байна. Тэгвэл бид нэр ямар арга хэмжээ авах вэ? Ямар бэрхшээл байгаа вэ гэдэг дээр нэлээх одоо акцент өгөөд хүүхдтэйгээ ажиллах шаардлагуудынхаа төлөвлөгөөг боловсруулна гэсэн үг байна. Тэгэхээр ADHD гэдэг маань зүгээр л хүний онцлог шинжийн талаар ярьж байгаа болохоос биш болохгүй хүүхэд болгон ADHD гэдэг англи руу орохгүй гэсэн үг. Яагаад 4-өөс 12 наснд уншилж гарах хэрэгтэй гэдэг юм бол одоо би жишээ нь одоо уншилгоонд орвол ADHD-тэй гэж гарч ирж болох уу? За тэгэхээр ингэн хүүхдийн хөдөлгөөн маань 0-4 насны дээр ер нь бол эрчимтэй байх нь байна тий. За үүнээс хойш нөгөө цэцэрлэгийн боловсролоор дамжуулаад хүүхдийн маань хөдөлгөөн жоохон саарж эхлэх нь шүү дээ. Тэгээ дээрэс нөгөө нэг дүрм журм дагдаг байдал гэдэг дээр ийм нийгмийн хүрээнд ороод ирэхээр тэр хэсгийг баримтлаж чадж гэнэ үү гэдгээс эхэлж байгаа гэсэн үг. Тэгээ тэрнээс өмнө ч нь бол хүүхдийн яг нөгөө нэг өөрийнх нь хүсэл таавраар нь чөлөөтэйгээр одоо хөгжүүлэх гэж байгаа хэсэг үе цаг үе явж байгаа гэсэн үг. За үүнээс хойш 4-өөс эхлээд бид нөгөө нэг эн чинь нөгөө нэг хүүхд маань 6 настай сургуульд орж байгаа шүү дээ. Тэгэхээр чин 5 нас чин ахлах бэлтгэл анги, 4 нас чин ахлах анги гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цэцэрлэгийн ахлах ангиас бэлтгэл анги дээр нөгөө хүүхдийг сургуульд бэлдэх, сургуулийн өмнөх боловсролын хамгийн чухал үед явагдаж байгаа. Тэр үе дээр л бид хэдий хүүхдүүдийг анзаарч эхэлж байгаа гэсэн үг. За ингээд нөгөө нэг сургуулийн насанд ороод 12 нас гэдэг чинь хүүхэд хүмүүжил төлөвшлийн хувьд хамгийн одоо бийцсэн байгаа үе нөхгүй юу? Тэр цаг хугацааг л одоо судлаач нар маань илүүх барьж байгаа гэсэн үг. За үүнээс хойш буюу түүнээс хойш юу болж байна вэ гэхээр одоо өсвөр насны эхлэн үе ороод ирж байгаа гэсэн үг. За энэ нь болохоор өсвөр насны эхлэн үеийг нь бид нэр юу гэж үзэх вэ гэхээр тэр нь биологийн нөхцөлдүүлэгчээр хүүхэд маань хөдөлгөөнтэй болоод эхэлдэг. Эсвэл гинт баярлах, гинт уйлах, нөө сэтгэл хөдлөлийн зохицуулгууд маань жоохон ийм хямралын үетэй борлоод ирдэг. Тэгээ тэрийг хүүхэд маань таних эхлэх буюу сэтгэл хөдлөлийн хэмжээсүүд маань олон болдог шүү дээ, тийм. Тэгэхээр тэр үеэс жоохон ялгах хэрэгтэй байгаа учраас насны хязгаарыг тэгж татсан байгаа гэсэн үг. За насанд хүрэгчдийн хувьд одоо жишээлбэл би ADHD юм биш үсттэй ингээ шинж тэмдгийг уншихаар сүүлийн 6 сарыг нь бодохоор би бас яг ингээд дэжтэй гэж байж болно л доо. Тэгэх юм бол бид нэр 2 янзын асуумжийг асуудаг гэсэн үг. За эхний асуумж нь болохоор яг сүүлийн 6 сард танд ямар бэрхшээл байсан бэ? Та хоёулаа энийг одоо DSM-5-ын хүрээнд үнэлээд үзье. Гэдэг нэг ийм зүйлийнх нь дараагийнх нь зүйл нь болохоор 12 наснаас өмнө эдгээр зүйлсүүдийн талаар танд ямар нэгэн бэрхшээл байсан уу? Энийг нөгөө нэг эцэг эхтэйгээ хамт бөглөх асуудал гарч ирнэ гэсэн үг. Инхээр нөгөө нэг 2 асуумж маань ингээд мөргөхнэтэй. Тэгээ тэр хоёрын ингээд боловсролт ингэж хараад энэ хүүхдийн бэрхшээл үнэхээр 12 наснаас өмнө илрээд одоо хүртэл энэ бэрхшээлтэйгээ ингэж явж байгаа бол хожуу илэрж байгаа ADHD байгаа юм байна. Бид нар яг тэр тухайн үед нь мэдхгүй л явж байгаад нэг мэдсэн ч одоо ингээд насанд хүрсэн биш үү тийм. Тэгэхээр тэрийг ол өсвөр юун дээр хожуу бол мэдэж болно. Гэхдээ асуумжийг нь бид нэр хоёр өөр ялгаатай байдлаар бол мэддэг гэсэн үг. Тэгээд бид нар ч нөгөө нэг сэтгцийн эмчийн онш тавих эрхгүй учраас юу гэдгийг вэхээр сэтгэл зүйн үнэлгээ хийж байгаа. Тэгэхээр бид нэр ADHD-ийн үнэлгээнүүдийг аван дээрэс нь хувь хүний одоо танин мэдхийн процессын хөгжлийн онцлог нь ямар байна, тэгээд анхаарлын хөгжил ямар байна гэдгийг нэмэлтээр ингэж одоо тест ажиллуулж үздэг. За тэгээд асуумж болон тестийн үр дүнгийг бид нар нийлүүлээд нэг юм хавтгай дээр тавьж үзэхэд тухайн хүн маань ADHD-ийн бэрхшээл байна уугүй юу гэдэг маань ялгаж гарч ирдэг байгаа. Зөв 12-оос дээш насныханд оншилж болохгүй биш болно. Гэхдээ 4-өөс 12 насны үед л яг хамгийн одоо ADHD-г яг тохиромжтой оншилж болохоор яг баттай гаргаж ирж болохоор бас насны юм байна гэж ойлгож байна шүү дээ. Тэрнээс өөр бусад наснд илүү олон хувьсгч илүү олон шалтгаануудтай болоод ирж одоо бодлуулж эхэлж байна гэсэн үг байна. Тэгээд баттай гаргаж ирэх. Зөв. За одоо ADHD-ийн
эмгэг гэж байгаа шүү дээ. Өвчин бол ингээд ерөөдөө ингээд тусдаг тийм ээ. Гадны биетээс ч юм уу вирус бактери ороод тусаад буцаагаад идэгж болдог. Тэгвэл эмгэг гэхээр яг яадаг вэ? ADHD-ийн яг шалтгаанууд нь хөвчлэн юу байдаг вэ? Ингээд зүгээр явж байгаад ингээд тусчдаг тийм өвчин шиг зүйл юм уу? Эсвэл удамшил байдаг уу? Орчин нөлөөлдөг үү? За ADHD гэдэг маань ерөөсөө тархины зарим нэгэн бүсүүдийн одоо ялангуяа тархины энэ урт талын одоо тухны хэсэг байна л да. Энэ тухны хэсгийн хөгжил сул байгаатай эсвэл тэр бүс маань ерөөсөө хөгжилгүй байгаатай холбоотой ийм нэг одоо эмгэг юм аа. Тэгэхээр бид нэр тэр нэг тархины урт хэсэг дээр биднэрт юу байдгаа гэхээр тэнд шийдвэр гаргах процессыг хариуцдаг хэсэг маань байж байдаг. Дээрээс нь энэ тархины уртлын хэсэг маань тархиныхаа хөгжлөөр хамгийн сүүлд хөгжиж дуустдаг. Тэгээд тэнцэн өшөө одоо шийдвэр гаргана гэдэг чинь л энэ зүйлсийг хийх үү хийхгүй юу гэдэг асуултууд тий. За энийг авахгүй юу гэхээр бид нар нэг юм шийдвэр гаргаж байгаа байхгүй тархиараа. Гэтэл хүүхэд маань тэр хэсэг маань хөгжөөгөө байгаа учраас шийдвэр гаргахгүйгээр аливаа зүйд шууд эхний анхдагч байдлаар одоо анхдагч бүсийн хэмжээнд л хүүхдээ маань хариу үйлдэл үзүүлээд байгаа гэсэн. Бидний нэг одоо 3 дахь 4 дахь бүсүүд маань болохоор илүү бодомжтой, илүү зориг, тэмүүлэлтэй, чиглэлтэй зүйлсүүд рүү чиглүүлдэг ингээ хөгждөг тархины одоо бүсүүд байна л да. Тэгэхээр тэр хэсгүүд маань ингээ дутуу хөгжилтэй байгаагийн одоо асуудал юм аа. Тэгэхээр тэр хүүхэд маань ADHD гэж байгаа бол тэр төрөлхөөрөөсөө тийм байсан. За одоо хүртэл сэтгцэн эмчнэр болон эрдэмтэд ADHD-гийн 100% учир шалтгааныг олоогүй байгаа. Одоо жишээлбэл хавдар гэдэг маань нэг тийм эсээс үүсээд ингэж явцтай байх юм бол 1 2 3 4 гэд ингэж нэг ангилсан ийм тодорхойлогдсон схем байна гэж бол үзэх юм бол ADHD тийм тодорхойлогдсон схем бол байхгүй байгаа. За одоо дэлхийд дахинаа хийгдэж байгаа нийт судалгаануудаас аваад үзэх юм бол удамшлын хүчин зүйлээс хамгийн номер 1-тэй байна. За энэ бол 80% таа бол хүүхдэд нөлөөлт юм байна. Тэгэхээр тухайн хүүхдийн одоо эцэг гэх юм уу эсвэл ойрын төрөлт нь ADHD-тэй хүн байсан бол тухайн хүүхэд ADHD байх магадлал 80% гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор жирэмсэн үеийн нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр жирэмсэн ээжийн сэтгэл санааны байдал болон тухайн үед хэрэгжилж исэн одоо хоол хүнсний зүйлсээс бас их асуумж гардаг юм билээ. За германчуудын нэг юм судалгааг би харж байхад Германд жирэмсэн ээжэд кофе болон бох хэрэглүүлдэг юм билээ. Энэ нь тухайн одоо урагт нөлөөлдөг гэж үзээд кофе буюу кофеин ч өөрөө идэвхжүүлэх цаанаа бодистой байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр ганцхан ээжийг идэвхжүүлэхээс гадна ургийг идэвхжүүлнэ. Ургийг идэвхжүүлэхдээ магадгүй тэр тарих бүццэгжилж ингэж ураг маань хөгжлийнхаа үе шатанд нь одоо нөлөөлөх боломжтой гэж үзээд тэдгээр зүйлсийг бол хордгийм байлээ. Тэгэхээр тухайн үеийн ээжийн сэтгэл санааны байдал болоод тэгээд нейросэтгэл судлалын одоо асуумжууд байдаг тусгайлсан. Тэр асуумжуудаас ингээ харах юм бол жирэмсэн үе байж болж байна. Орчин бас нөлөөлсөн байж болж байна. За тэгээд сэтгэл санааны байдлууд жирэмсэн ээжийн одоо ээж хэр их айцтай, түгшүүртэй, эсвэл маш юм сэтгэл санааны хөөрөлтэй ч юм уу те. Иймэрхүү нөхцлүүдийг бол нэлээ судалж авч үздэг юм байлаа. Гэхдээ одоо ч гэсэн бид нэр эцэг эхчүүдээс Монгол одоо бид нэр судалгаа хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр Монгол хүүхдүүд дээр маань илэрж байгаа бол энэ нейросэтгэл судлалын асуумжаар нь судалгааг нь ер нь бол хийж л явж байна. Тэгэхээр энэ маань утгагүй нэг юм судалгааны бүтээл болоод ирэхэд Монгол ADHD-тэй хүүхдүүдийн нөлөөлж байгаа давмгайлсан хүчин зүйлсүүд нь бол энэ байх юм байна гэж бол тодорхойлох боломжтой болох гэж байна л гэсэн үг. Зөв. За тэгэхээр ADHD ямар нэгэн тийм ээ өвчин шиг эндээс тусчдгүй. Ерөнхийдөө дийлэнхтэй бол удамшлалтай холбоотой. Гэхдээ яг 100% бол баттай шалтгааныг нь бол эрдэмтэд тодорхой гаргаж ирээгүй юм байна тийм ээ. Ерөнхийдөө бол дийлэнхтэй удамшлалтай холбоотой. За тэгээд жирэмсэн үеийн үйл явцтай холбоотой. За тэгээд эхний 1000 хоног гэдэг шиг ерөнхийдөө бол бага наснд буюу 3 хүртэлх наснд бас орчин бас маш их чухал байна тийм ээ.
Орчноос нөлөөлсөн нөлөөлийн талаар бол одоохондоо ерөөсө дурдсан юм бол байхгүй байгаа. Зөв. Тийм. Ер нь бол хүүхдийн төрөлхийн л юм гэж бол үзэж байгаа. Тэгээд магадгүй хүүхэд маань хэвийн төрсөн байж агаад тухайн бүс маань хөгжихгүй байх тохиолдлуудыг бас авч үзнэ гэсэн үг. Магадгүй нөгөө нэг хэвийн энгийн төрсөн, ээж маань хэвийн энгийн байсан байж агаад тухайн хүүхдэд маань тэр бүс маань л дутуу хөгжөөд байна. Тэгэхээр бид нөгөө нэг одоо тренингчдэр заслын үед юу илүүх нөгөө нэг хүүхдүүдэд үзүүлээд байна уу гэхээр тухайн бүсийг хөгжүүлэх зүйлсийг одоо жишээлбэл шийдвэр гаргахад бэрхшээлтэй байгаад байна. Өөрийнхөө үйлдэлийг хийж чадахгүй байна гэх юм бол за хоёлаа өөрийнхөө үйлдэлийг хийнэ. За одоо чи шийдвэр гаргах чинь чи ямар шийдвэр гаргах вэ? Сонгоё гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсээр тэр нөгөө нэг тархины уртлыг хөгжөөгөө байгаа тэр тархины сул хөгжлийг нь дэмжих дасгал тренингуудыг илүү хийлгдэг гэсэн үг. За сэргийлэх болон дэмжих талаар нэг жоохон байж байгаа ярина. За тэрнээс өмнө ингээд сайн нөгөө нэршилтэй холбоотой одоо attention deficit hyperactivity disorder гэдэг байна шүү дээ. Attention гэдэг үг байгаа. Анхааралтай холбоотой. Удамшдаг гэхээр би сая бодлоо л доо. Одоо ингээд хүмүүсүүдийн анхаарал төвлөрөх хугацаа хэр болж байгаа лээ те. Бүр маш бага болж байгаа те. Тэнгүүд ирээдүйд ингээд төр хүүхдүүд ингээд баг ADHD-тэй болох магадлал нь илүү ихсэх юм болоо гэсэн нэг тийм эрсдэлтэй болов гэсэн нэг тийм бодол төрлөөлтөө. Тийм та юу гэж бодож байна тэр талаар? Яг үнэ. Манайд Монголд маань одоохондоо нөгөө нэг кластер судалгаа буюу тархалтын судалгаа байхгүй байгаа. Гэтэл энэ ойлголт чинь бүр 1952 оноос хойш DSM одоо 3 дугаар хувилбар дээрээс эхлэж орж ирсэн нэршил байгаа байхгүй юу. Тэгэхээр 1952 оноос хойш Америкчууд өөрсдийнхөө одоо ADHD-гийн хүчин шалтгаан болоод ADHD-гийн тархалтыг судалж эхэлсэн гэсэн үг. За ингээд үзэж байгаад за Английн бас судалгаа байдаг. Англи буюу Их Британи улсын судалгаа байдаг. За тэгэнгүүт Америкчууд өөрсдөө бид нэр 2050 он гэхэд ADHD nation буюу ADHD үндэстэн болох гэж байна гэдэг зүйлсийн талаар ингэж бүр эрүүл мэндийн байгууллага нь тодорхойлж гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ийм зүйл болох гээд байгаа учраас наан нь одоо сэргийлэх хэрэгтэй байна. Наан анхаарах хэрэгтэй байна гэдэг нэг зүйлсийн талаар хэлж байгаа нь одоо таны асуусан асуултын хамгийн гол сэдвүүрнэ гэсэн. За тэгэнгүүт Их Британи тэр нөгөө нэг одоо кластер судалгааны тайланг харж байхад 2030 он гэхэд одоо Их Британд байгаа нийт ADHD гэж онцлогдсон байгаа хүний тоо өсрөнгүүгээр буюу 3 дахин нэмэгдэх ийм хандлагатай байна. За энэ нь юунаас хамаарч ийн вэ гэхээр бидний нөгөө нэг амьдралын хэв маяг, дадал зуршил бид нар чинь нөгөө нэг хүүхдэд өвлүүлэх одоо хүүхдийг бий болгодог одоо нөлөөлдөг бодисуудыг ингээд судлахад энэ нөгөө нэг одоо утасны хэрэглээ байна, анхаарал төвлөрөл муутай байна. Тэгээ амьдралын дадал зуршил гэдэг зүйлд маань хүүхдүүд өвлөгдөж ингэж төрдөг шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйлсүүдээ бид нар нөгөө нэг нийгмийнхаа хүрээндээ хязгаарлахгүй бол ийм аюул руу бид нар очиж шүү гэдэг ийм судалгаа гарсан байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг манай Монголч гэсэн тэр зүйл маш ойрхон байна л гэсэн үг. Одоо жишээлбэл миний хамгийн одоо анхны үйлчлүүлэгч маань 2008 онд ирж байгаад за түүнээс хойш ингээд жилдээ нэг удаадаа эхлээд бол нэлээд урт хугацааны хөтөлбөр аваа явж байсан. За түүнээс хойш жилдээ нэг удаа ерөнхийдөө бол ирээ явж байгаа. Энэ хүн маань удахгүй 12 дугаар анги төгсөх гэж байгаа. За тэгээд удахгүй ер нь бол манай хүүхэд маань гэр бүл зохиох, өөрөө аав болох энэ одоо алхам руу ойрсчихна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ ойлголт маань ингээл цаашаа яваал нэмэгдүүлэх боломжтой болоод байна. Тэгэхээр бид нэр одоо нөгөө нэг амьдралынхаа хэв маяг, загварчлалыг эргээд нэг бодох хэрэгтэй байх нь. Тэгээд нөгөө хүүхэд бүрэлдэн бий болоход бид нар чинь нөгөө нөлөөлдөг хүчин зүйлсүүд байдаг шүү дээ тий. Одоо жишээлбэл эмэгтэй хүний цус нийт цэвэршилтийг болоод эрэгтэй хүний цусны цэвэршилтийг тооцож жагаад хүсийг нь тодорхойлдог нэг юм дараачлал бий байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө нэг эрүүл хүүхэд төрөх тооцооллуудыг агиох сайн гаргадаг болсон. Тэгхийн бол бид нар бас боломж байна гэсэн үг. Одоо өнөөдөр цөмөөрөө амьдралынхаа дадал хөвшлийг жоохон өөрчлөөд хэрвээ хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаа бол эдгээр зүйлсүүдээ бэхжүүлэх, биежүүлэх дээр нь илүү анхаарад тэгээд дараа нь хүүхд төлөвлөх асуудал руу орох юм бол магадгүй энэ зүйлсүүдээс зайлсхийх боломжтой байх нь. Зөв.
За. Дараагийн асуулт нь болохоор ADHD-тэй байх нь ямар сул талтай вэ гэсэн асуулт байна. За энэ нь болохоор алстаа нөгөө хүүхдийн хөгжил төлөвшөлт хэрхэн нөлөөлдөг вэ? За тэгээд онцлуулахгүй ч юм уу ингээд орхих нь ерөөхдөө ямар эрсдэлтэй байдаг вэ алстаа? Алстаа бол өсвөр насны бэрхшээлээс эхлээл явж эхлэндээ. Одоо өсвөр наснд ч нөгөө нэг хим биологийн нэгдлүүд биеинд ингээд явагдаад эхэлдэг те. Одоо жишээлбэл сахал ургах ч юм уу те, өссний ширхэг бүдүүрэх. За тэгээд нөгөө нэг арьсан дээр зүйлсүүд гарах. За тэгээд дууны өнгө өөрчлөгдөх гэдэг ч юм уу те. Ингээд нөгөө нэг өсвөр насантай холбоотой хим биологийн нэгдэл дээр нэмээд манай хүүхдийн маань одоо бэрхшээлүүд ороод ирэхээр энэ маань нэг юм холион бантан шиг юм болоод тэлэн л да. Тэгээ нөгөө холион бантангаа бид нэр цэцгэлэхгүй байсарын баттал насанд хүрсэн хүн болоод ирэнгүүтээ насанд хүрэгчдэр хамгийн их гардаг бэрхшээл жишээлбэл ажил дээр докторгүй байдаг. Нэг ажлыг ерөөсөө хийж дуусгаагүй байдаг учраас ажлын байрыг маш их сольдог. Тэгээд энийг нөгөө жинзигээс жоохон ялгачи те. Манай жинзинүүд ч гэсэн одоо айгу хот сэдв дээр жоохон буруутгал өгөгдөд нийгэмдэр яваад байгаа штэ тий. Тэгээ нөгөө нэг ажилд ерөөсө доктортой сууршилтай байдгүй. Бидний үед ч одоо жишээлбэл одоо бидний үе гэдгийг ингээ кавичканд хийчээ тий. Хүмүүс нийгэмдэр тэгж ярьдаг штэ тий. 5 жилийн газараа доктортой ажиллах. За тэгээ бүр социализмын үеийг ярьж болох юм бол за би гутлын үйлдвэрийн одоо гуталчин боллоо гэх юм бол насаараа гуталчингаал хийн. Энэ бол нөгөө нэг нийгэмдээ болоод намдаа өгсөн миний тангараг юм аа гэдэг нэг ингээд доктортой ажиллах талаар тэгж боддог бол манай хүүхдүүдийн хувьд болохоор юу алдгаа гэхээр сонирхолгүй байна. Миний дуртай юм биш байна. Тэгээд сонирхол буурсан. Ерөөсөө хийхэд аюу амархан юм байна. Арай өөр зүйлээр хүчээ сормоор байна гэдэг ийм хандлага руу явчихдаг. Тэнгүүт нөгөө нэг зүйл дээр гаршиж тэгээ тэрийг илүү нөгөө нэг төвлөржүүлээд нийгэм бүтээгдэхүүн болгох тал дээр дутуу ажиллаад байдаг хүн болж гоод байдаг. За тэгээд нэг юм ярианаас өөргөө одоо жишээлбэл нөгөө сууц сураагүй бүтээл гаргаж сураагүй байгаад тах юм бол бид нөгөө нэг зүйлсийг одоо жишээлбэл нэг юм салфеткны хайрцаг үйлдвэрлэнэ гэж бодож байгаа бол тэрийг ингээд bijүүлээд гаргах, дуусгах чадваргүй байгаад байна гэсэн үг. Нэг зүйл дээр доктортой байж чаддаггүй. Тэгээ тэрнийхэн зүгээр фантазиг яриад байдаг гэсэн үг. Одоо ингэж хийвэл гоё, тэгэж хийвэл гоё. Эн чинь ингэдэг шүү дээ, тэгдэг шүү дээ. Одоо би дээрээс нь сугардаг авсалвитыг зохион бүтээх юм бол доороос нь сугартыг бүтээн. За доороос сугартг нь байгаа юм чинь хажуудлаас нь сугартыг бүтээн гэдэг ч юм уу те. Ийм зүйлсүүд тэгвэл за яг санаа чи их гоё юм байна. Надад яг тэгвэл ажил болгохдоо гингүүт нөгөө нэг юмыг эхлүүлж чаддаггүй бэрхшээлүүд маш их байдаг. Тэг эхлүүлж чадахгүй байгаа учраас юмыг дуусгаж чаддаггүй. Эхлүүллээ гэхэд төгсгөж чаддаггүй бэрхшээлүүд нь маш их юм сул тал болдог. За тэгээд ийм нөгөө нэг одоо комплекс хүн байна гэд төсөөлөл л да тий хоёлаа. Тэгэнгүүт тэр хүнийг нийгэм өөрөө юу гэж хардаг вүлээ? Докторгүй хүн байна, сууршуулгүй хүн байна, ниссэн хүн байна, хөөрөө хүн байна. За тэгээд гараас нь юу ч гардггүй, хид юм ярьдаг хүн. За тэгээд хариуцлага муутай гэдэг ийм нэг зүйлсүүд нь хойноос явж байгаа учраас тухайн хүн маань нийгэмдэр өөрийн байр суурь за тэгээд нөгөө бидний сэтгэл судлалын онолоор одоо манай монголчууд маань нэлээд Масловын онолыг нэлээд ярьдаг штэ тий хэрэглээний шатлаар авч үзэх юм бол бид нөгөө нэг хэрэглээний шатлаараа дээшээ ингээд пирамидынхаа орой руу нэлээд ойртох хэрэгтэй байхад нөгөө хөндлүүлэх болон хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээнүүд маань үүсч бий болтгоо. Тэгээ энэ хэрэгцээ бий болохгүй байхаар дараагийн шатны талаар өөрөөсөө ярих боломжгүй болчдөг. Тэгээд эхний 1-2 хэрэгцээн дээр хүртэл одоо их асуудалтай болоод эхэлнэ гэсэн үг. Тэгээд хэрэгцээний онол гэдэг маань ер нь бол тухайн хүнийг ингээд бий болгож байгаа, тухайн хүн хаашаа зорж байгааг илүү тайлбарлах боломжтой гэж үзэх юм бол манай ADHD-тэй насанд хүрсэн хүнийг маань тийм байдлаар тодорхойлох гэдэг нь гэсэн үг. Тийм учраас эрт илрүүлэг маш чухал. Та хүүхдээ анзаарсан бол таны хүүхэд одоо нэг л биш юм шиг санагдаж байгаа бол гэхдээ нөгөө бусадтай ингээ харьцуулаад саяны нөгөө түрүүн урд хэлсэн байгаа зүйлсүүдийг ингээд анзаарж байхад юм бол мэргэжлийн байгууллагад нэг зүгээр хандаад үз. Заавал мөн байж ч болно биш ч болно. Тэгэхээр эрт илрүүлэг гэдгийг бид нэр үнэхээр барьж авч чадах юм бол энэ насанд хүрэгч болохоос нь өмнө нь бид нэр ажиллах боломжтой байна. За нэг үеэ бодох юм бол одоо миний нөгөө эцэгчүүдэд амлдаг нэг одоо
их хүчтэйгээр амлалтаа амлалт маань юу вэ гэхээр та хүүхдээ ямар ч лээсээ аваад ир бидэнд нөгөө нэг аргачлал байдаг болцсон шүү. Тэгэхээр бид нар нөгөө нэг хар муухраар үзэх биш аргачлалтай учраас хизээ бол хизээ таны хүүхдэд туслахад бэлэн байна. А гэхдээ нэлээд өсвөр нас хожуу те одоо жишээлбэл 17 18-тай ирж байгаа бол маш удаан хугацаанд л ажиллана. А магадгүй таны хүүхэд сонгодог ADHD-гээр 4 наснда онцлогддоод та ингээд тренинг тамруулах гэж ирж байгаа бол бид нар бага л ажиллана гэсэн үг. Бага ажиллана эцэг эхчүүд нь маш хурдан ойлголттой болоод маш хурдтай бид хэд нөгөө тасан цогцоод явчих боломжтой. Ийм боломжууд бас байгаад байна л та. ADHD-тэй хүүхдүүд ер нь ADHD ер нь яагаад сүүлийн үед ихээр яригдах болвоо гэдэг бас нэг асуулт гарч ирж байна л да. Үнэхээр одоо хүмүүсүүдийн анхаарал төвлөрөх хугацаа нь багасж байгаатай холбоотой юу эсвэл энэ мэх төртөх одоо хүүхдүүд ихсээд байгаа юу? За тэгээ сэтгэл зүйн бас нөгөө засал биш нөгөө тренинг гэж ярьд юм шүү дээ. Тийм таны ажлын туршлагаас харахад тэр тренинг дээр ирж байгаа хүүхдүүд ер нь сүүлийн үед ихсэж гин үү? Тийм. Хоёр талтай. ADHD-тэй хүүхдүүд дийн талаар олон болж байгаа гэдэг нь нийгэмд нөгөө мэдээлэл маш сайн хүрж байгаатай холбоотой. Тэгээд хүн болгон одоо жишээлбэл мэдээж үр хүүхдийн төлөө үр удмаа үлдээн гэдэг маань бидний өөрийн нөгөө нэг биологийн маань үндсэн суур нөгөө нэг үр байгаа шүү дээ тий. Тэнгүүт нөгөө нэг хүүхдээ ингэж анзаарч харангуйтаа миний хүүхэд мөн байж магадгүй юм шиг вэ шүү гэж ирж байгаа учраас их олон юм шиг харагдаад байгаа. Тэрний өмнө мдээгүй байх үед чинь одоо жишээлбэл бүр ийм удамшсан шинжтэй тэгээд аавын өгүүлэмж байгаа байхгүй юу? Тэр аавын өгүүлэмж жишээлбэл би яг багтаа ийм хөдөлгөөн хийдэг байсан юм аа. Би яг багтаа ийм хүү байсан. Гэхдээ намайг баг байхад социализмын үед байсан. Социализмын үед намайг яаж хүмүүжүүлж байсан бэ гэхээр багшийн ширээний юм хажуу талны юм төмбөш байдаг юм байна л да. Тэр төмбөш хөр ингээ хийчдэг байсан гэж байгаа байхгүй юу? Чи өрөөсөө сахилахгүй юм байна, хүмүүжүүлгүй юм байна. Чи өрөөсөө ангийн уур амьсгал эвдээд байна. Тэгээд чи угаасаа хичээл хийхгүй байгаа юм чи наанаа сууж игээд тэг хүүхдийг тийшээ хийчдэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө нэг аав ээж тэр чинь ерөөсөө комент хэлэхгүй одоо орчин үеийнхаар бол тий комент хэлэхгүй хүүхэд цэрийгээ тэглээгээд гэртээ очиж юм хэлдэггүй. Тэгээ аав ээж хэлэхгүй байгаа юм чи аав ээж мэдэхгүй. Тэгээ тэр хүүхдийг тийм байсан гэж бодоод л яваад байсан байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдийг хинч тэн дээр барьж очиод хүү энэ хүүхдийг нэг үзээд өгөөч энэ хүүхэд яг яагаад ингэж байгаа юм бол гэж сонирхдаг байгаагүй байгаа. Тэнгүүт одоо бол хүн болгон мэдээлэлтэй болчингуудаа хүш энэ яг миний үеийн талаар яриад ах шүү шүү. Нэг очиод үзье гингүүт энэ нөгөө нэг маш олон хүмүүсийн эрэлт хэрэгцээг нийлүүлээд байгаа болов гэж ер нь бол анзаарч байна. Хоёрд ADHD-ийн талаар хүмүүс бодохдоо энэ хөвгүүдэд илүү байдаг бах. Октодод байдаг бах гэж боддог. Гэтэл эмэгтэй хүүхдийн одоо анхааралгүй байгаад эмэгтэй хүүхэд хит хөдөлгөөнтэй байгааг нь бид нар юу гэж хүлээж авдгаа гэхээр ямар хөөрхөн юм бэ? Охин юм байж гүйж जैन. Охин юм байна анхаарал төвлөрдөг юм. Явандаа сурчин. Яагаад гэхээр энэ нөгөө нэг цуугаас сурчдгийн эмэгтэй хүүхдийн нөгөө нэг байглаасаа өгөгдсөн давуу тал болон сул тал нь ер нь бол ийм шүү дээ гэд ийм нөгөө нэг тогтсон хандлагаар хандах гэдэг. Тэнгүүтээ эмэгтэй хүүхдийг авчиж онцлуулдаггүй. Тэгээд эмэгтэй хүүхдийг авчиж онцлуулахгүй байгаа эрэгтэй хүүхдийг давмгаа авчаад ангуут бид нар нөгөө статистик тоо мэдээ гарангуут за нийтдээ Тэчнээ хүүхэд эрэгтэй хүүхдүүд ADHD-гээр онцлогдлоо. Тэчнээ эмэгтэй хүүхэд ADHD-гээр онцлогдлоо гэхэнгүүт эмэгтэй хүүхдээр бага л ирдэм шиг үзэгддэг. Гэтэл энэ юурээс хүйс хамаардаггүй. Хүйс хамаардаггүй дээр ADHD маань хит хөдөлгөөнөх гэж нэг нэршил яваад байна шүү дээ тий. Тэнгүүтээ эсрэг талд нь юу байна вэ гэхээр хит итгэхгүй хэлбэртэй байдаг гэсэн үг. Тэнгүүт октоодынх нь анхаарал нь төвлөрдгөө мөртлөө хит итгэхгүй буюу сугаад л байдаг гэсэн үг. Тэгээ тэр хэсгийг нь бид нэр юусаа анзаарч хардггүй юм байна л да. Тэгээ асуумж бөглүүлээд тухайн хүүхдийн нөгөө хийж гүйцэтгэж байгаа байдлыг нь ингээд одоо анхаарлын хөгжлийнх нь тестийнх нь үр дүнгээс үзэнгүүт тухайн хүүхд маань анхаарлын хөгжил маш султаа гараад ирдэг. Тэгээд тэр хүүхдийг одоо чанарын судалгаа хийхээр асуумж асуугаад ингээд ярилцаад үзэнгүүт ийм өгүүлэмж хэлдэг. Би юусаа анхаарал төвлөрдөггүй. Тэгээд зүгээр суугаад би өөр юм бодоод л байж байгаа. Тэгээд цонхоор их юм хараал. Тэгээ багш намайг юм хийгэнгүүт нь би тэрийг нэг хийсэн болоод үзүүлэнгүүт багш болчлоо гингүүт би өргөжлүүлээд мөрөөдлөө өргөжлүүлдэг. Гэсэн ийм зүйлсийн талаар ярьдаг.
Тэгэхээр эндээс бас эцэгчүүд манай анзаарах үс нэг зүйлс нь та охиныхоо хийж гүйцэтгэж байгаа зүйлсүүдийг талаар ярилцаад үзээрэй. Таны охин тантай энэ талаар ямар зүйлсийн талаар хуваалцаж ярьж гэнэ үү? Тэрэн дээр нь та нэг ингээд бодоод үзэхээр магадгүй тэр ADHD-ийн шинж тэмдгүүд яваад байгаа юм шүү дээ. Хэрвээ тийм байх юм бол энүүнд бас боломж байгаа шүү гэдгийг бол хэлмээр байна. Санийрсэн жишээ ADHD гэдэг дөрөн тэ. ADHD. Тэгэхээр ADHD хүүс ялахгүй ч гэсэн илэрдэг шинж тэмдэг нь өөр байдаг уу? Охид хүүгүүдэд? Нэг ялгаагүй. Ер нь бол гэхдээ хит итгэхгүй хэлбэр гэж бас байд юм байна. Буюу хүүхэд маань заавал нөгөө хөдлөөд идэггүй гэсэн үг. Хит итгэхгүй. Одоо жишээлбэл Америкийн нэг судалгаа үзэж байхад ADHD-г нөгөө нэг биеийн хэлбэрээр нь ингэж авч утсан байгаа байхгүй юу? Ямар биеийн хэлбэртэй хүн илүү их ADHD байх магадлалтай вэ гэдэг судалгааны ажил байгаа юм л да. Тэгэнгүүт охтууд нөгөө нэг хит хөдөлгөөнгүй байгаад байдаг буюу ингээд нам суугаад байдаг. Тэгсэн мөртлөө анхаарал нь төвлөрөхгүй ингээд өөр юм ширтэл, өөр юм бодоол байгаа юм шиг байгаа байдал нь тухайн хүүхдийг хөдөлгөөнгүй байгаа учраас жоохон миралагдуу ч юм уу те махлагдуу. Тэгэнгүүтээ нөгөө нэг идж байгаа хоол хүнсний хувьд ч гэсэн сонголтын хувьд жоохон нөгөө нэг түргэн хоо сонгох гэдэг ч юм уу те. Иймэрхүү хандлагыг бол илэрхийлж бас гаргасан байсан шүү. Тэгэхээр нөгөө нэг бид нэр хүүхдийнхаа биеийн хэлбэрийг бас өөрчлөлтийг бас жоохон анзаарах үзэх хэрэгтэй болох юм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ADHD-ийн анхаарал дутмагшил болон хит хөдөлгөөнд хэмээг энэ хоёр нь ерөөхдөө эерэг хамааралтай заавал эерэг хамааралтай байх албагүй байх нь шүү дээ. Зөв. Тийм. Тус-тусаараач байж болно. Одоо ADHD чи өөрөө дотроо 3 хэлбэртэй. За 3 хэлбэрийнх нь эхнийх нь болохоор зөвхөн анхаарал дутмагшил байж болно. Зүгээр хөөрхөн суугаад л байдаг мөртлөө сууж чаддаг мөртлөө анхаарлаа ерөөсөө нэг зүйлээр төвлөрүүлж чаддаггүй. Тэгээ оюуны хүчин шармаалж шаардсан ажил яг ингээ хийх гээд ирэнгүүт л ерөөсөө анхаарал нь төвлөрдөггүй байх ч юм уу те. Эсрэгээрээ бүр нөгөө нэг оюуны хүчин чармаалт маш шаардсан юмд удаан судаг. Энэ хүмүүс бас байдаг. За нөгөө хэлбэр нь болохоор хит хөдөлгөөнтөх. Эцэгчүүд нэг ингэж ярьдаг штэ. Манай хүү гүгээлэдэг, анги тойрж гүгээлэдэг. Багш нь яг гүйж байгаа газар нь бод зогс самбар дээрх тооны хариуг хэлгэнгүүт хариултыг нь зөв хэлчихдэг гэж ярьдаг байхгүй юу. Тэнгүүт манай хүүгийн жишээгээр бол манай хүү бол хит хөдөлгөөнтөх байна. Гэхдээ анхаарал нь бол хэвэн байна гэж үзнэ гэсэн үг. Тэгэж гүйж явах явцдаа тухайн зүйлийг анхаарчдаг гэсэн үг. За 3 дахь хэлбэр нь юу вэ гэхээр анхаар дутмагших ба хит хөдөлгөөнтөх буюу ADHD гэдэг үгээр байна гэсэн үг. Анхаарал нь төвлөрөхгүй байна, хит ч хөдөлгөөнтэй байна гэсэн үг. Тэгэхээр аль хэлбэр нь байна вэ гэдгийг нь ерөнхийдөө тодорхойлж гаргах нь их чухал. Тэгээд хүүхдийн маань одоо жишээлбэл бэрхшээлүүд нь юу байна вэ гэдгийг нь хамаарад ажлын арга техник нь ч бас ари өөр байгаад байдаг гэсэн үг. За дараагийн асуулт нь болохоор ADHD-тэй хүүхдэд хамгийн түгээмэл ажилладаг шинжүүд нь юу вэ? За та нөгөө өмнө яг хэлжсэн те эцэг эхчүүд нөгөө ажиллах хэрэгтэй 6-аас 12 настанд тэгээд тэр хугацаанд яг юуг нь илүү ажиллах хэрэгтэй бол за таны ярьсан нэг жишээ бол байсан те нөгөө 6 сар хүртэл хугацаанд ерөөд ажиллах хэрэгтэй хэр давтамжтай байна хэр их одоо хөдөлгөөнтэй байна вэ гэдгийг нас ажиллах хэрэгтэй гэжээс өөр ерөөдөө ямар шинж тэмдгүүд гэдэг юм бол та нөгөө өмнө ярихдаа 12 төрлийн шинж тэмдэг гэж ярьжсэн. Тэд нар бас юу гэдэг юм бол? За одоо ерөнхийдөө энэ ADHD-ийн шинж тэмдгүүдийг бид нэр зүгээр Google дээр бичээд хайчаад гараад ирчихээр байгаа. За зүгээр хамгийн түгээмэл буюу одоо сүүлийн манай төв байгуулагдсанаас хойш ADHD-ийн үнэлгээ хийхэд хамгийн түгээмэл гарч байгаа эцэг эхчүүдийн бүгэлсэн тэр асуумжийг нь би одоо дуртаж хэлье гэж бодож байна л да. За тэр нь жишээлбэл анхаарал дутмагшилтай холбоотой гэх юм бол анхаарах ёстой зүйл байхад тухайн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх. За тэгээд анхаарал нь маш хурдан сарндаг. Одоо хоёулаа жишээлбэл энэ чинь ингээд юм яриа сууж байхад хаалга онгойдог ч юм уу эсвэл цонхны цаана одоо байшингийн цаана нэг хүн орилдог ч юм уу те. Тэгтэл тийш анхаарал нь явчихна гэсэн. Хөөе юу болчих вэ? Яачих вэ? Хин сая орилсан бай гэл нэг тухайн зүйл гол зүйл дээр төвлөрч чадахгүй өөр тэр чимээ гарсан хэсэг рүү илүү их орчдог. За тэгээ 3 дахь нь болохоор оюуны хүчин чармаас шаардсан одоо
ажил үүрэг, даасгал, даалгаврууд байж болно те. За цэцэрлэгийн насан дээр бол хүүхдүүд хөөрхөн будах ч юм уу, эсвэл зурах ч юм уу, тэр нэг хээг үргэлжлүүлээд одоо ингээд дугууруулад хийх ч юм уу те. Ийм зүйлсүүд дээр хэр сайн сууж чадчихээн вэ? Тэрүүн дээр анхаарч чадчихээн үү гэдэг ийм зүйлсүүд. За дийлэнхтэй бол энэ гурван хэлбэр дээр бол манай Монгол хүүхдүүд бол маш өндөр давтамжтай бол орж ирдэг. За тэгээд бусад нөгөө нэг одоо нийтдээ 12 шинж тэмдгээс ADHD дээр хамгийн багтаад одоо анхаарал татамжлал дээр 6 шинж тэмдэг илэрх юм бол тухайн хүүхдийг анхаарал татамжлалын хэв шинжтэй байна гэж үзэх гээд шүү дээ тий. Тэгэхээр үлдсэн 3 дээр нь болохоор арай тийм холимог байдлаар орж ирээд байдаг. Гэсэн үг. За хит хөдөлгөөнт дээр бол өөрийнхөө ээлжийг хүлээж чаддаггүй байх. Энэ бол хамгийн номер 1 орж ирдэг. Жишээлбэл ээлж дараа гэгдэг зүйлс дээр бол маш юм бэрхшээлтэй хизээ болох чинь. Жох урдын явал та яагаад байгаа юм би гараа өргөдөж штэ гэд. Тэгэнгүүт чиний өмнө дахиад 5 хүн байна уу гэхээр ёо за тэгвэл болвол гэд ийм төвчээргүй байдлуудыг гаргадаг. За тэгээд нөгөө нэг суух шаардлагатай үед босож гүйж явдаг. Одоо жишээлбэл тэр нь хичээлийн үед байж болно. Эсвэл одоо хоёлаа ингээд суугаад ярьслага өгч яана гэж бодоход энэ суух шаардлагатай үе мөн үү? Гэтэл энэ үед ингээд босож яваад байдаг. Тэгээд нөгөө нэг ингээд төвчээр нь алдагдаад байгаа юм шиг биеийн хилэмж үйлдэлүүдийг үзүүлээд байдаг. За тэгээд хамгийн их давтамжтай байгаад байдаг зүйл бас юу вэ гэхээр нөгөө нэг өөрийн хяналтыг бий болгож чаддаггүй. Одоо жишээлбэл их ярьдаг. Эсвэл асууж дуусаагүй байхад хариулдаг. Энэ асуумжууд бол нэлээд бас өндөр орж ирдэг. Одоо асуулт дуусаагүй байхад хариултыг нь мэдчих юм бол шууд хариултыг хэлчихдэг гэсэн үг. Магадгүй одоо тэр нэг юм дэлхийн хамгийн том усанд амьдардаг гээл асуулт дуусаагүй шүү дээ тий. Тэгэхэд л тэр амтан байхгүй юу гэж хариулцдаг гэсэн үг. За тэгээд тэнцээ чинь багш нөгөө нэг дүрм тогтоож байгаа шүү дээ. За энд нөгөө нэг хамгийн түрүүлж гараа өргсөн хүүхэд хариулна гэдэг ч юм уу тий. Тэгтэл нөгөө нэг өөрийнхөө ээлж дараа хүлээж чадахгүй тэнгуүтэ хамгийн шууд ингээ хариулцдаг. Тэгээ бусдын яриаг нөгөө тасалдаг ч юм уу тий. Өөрийгөө дүвийлгэж ярих гэдэг энэ хандлагууд бол хамгийн их түгээмэл байдаг. За тэгээд энэ шинж тэмдгүүд танд анзаарэгдэж байгаа бол та хүүхдээ ерөнхийдөө бол эрт одоо авчраад үнэлгээ хийлгээд үзээрэй. Тэгээд энэ нөгөө ярьж байгаа зүйлс нь 2 бат хүнээс дээш орчинд зэрэг илэрж явах хэрэгтэй байх чухал байгаа. Одоо магадгүй нөгөө нэг гэрийнхэн орчинд хүүхэд маань илүү тухтай аав ээж нь гэртээ нөгөө дүрм журам нэг их баримталтгүй те нэг юм сайхан арчилсан гэр бүл байлаа гэж бодъё л та те хүүхэд нь хөссөн үедээ ярьдаг те ийм байгаа хүүхэдийг бид нэр одоо жишээлбэл сургууль дээр тийм байна гэж үзсэн гэх юм бол жоох өрөөсгөл болох гэдэг байна л гэсэн үг. Тэгэхээр энд нөгөө нэг гэр бүлийн орчин болоод гэрийн хүмүүжлийн хэм маяг маш чухал бас дараагийн ээлжинд бас орж ирдэг. Зөв сайрас бодогдлоо л да яг багасаа тийм сул чөлөөтэй орчин төссөн хүүхдүүд бас яаж хэрхэн яаж нийгэм бас үзэхөл гэдэг дээр сая бодол орж ирлээ л дээ. Яг тэр хүүхдийг бас ADHD юм биш үү гэж харах ч юм уу. Гэхдээ яг өндөө зүгээр гэрийнхэн төлөвшлөх хүмүүжүүлэн зүгээр тийм чөлөөтэй орчин төссөн байдаг ч юм хин ч юу ч ярьж байгаагүй ч байт юм уу. За тэгээд сүүлийн үед бас хүмүүс бас ярьж эхэлж байгаа шиг байлаа нөгөө ADHD-г яг өвчин эмгэг биш зүгээр харин ч илүү баг IQ өндөртэй хүнд баг байдаг зүйл гэж ярьж байгаа чинь угаасаа яг дургу зүйлээ ингээл наач орчихно гэдэг те яг тэгж бас ярьж байгаа чинь бас сонсогдож илээ. За тэгээд бас шалтгаалж байгаа тэр нөгөө анхаарлын татж байгаа зүйлээс нь бас хамаарах байх гэж бодож байна л да нөгөө тухайн хүүхд дуртай байна уу дургу байна уу гэдэг энэ бас үл харгалзаад ерөөдөө хит хөдөлгөөнт байдалтай байна уу эсвэл анхаарал нь ерөөдөө сарнжийн үгүй гэдэгтээ бас хамааралтай болов уу гэж бас бодлоо л да сая. Тухайн хүүхдэд одоо нэг тоглоом тоглож илаа гэж бодъё л да. Анхаарахгүй байлаа гэж бодоход энэ хүүхд энэ тоглоомд дургу байна гэж харах магадaltaй байгаад байгаа байхгүй тийм. Энийг бас хэрхэн яаж ялгах вэ? За ADHD-тэй маш олон алтартнууд байдаг. ADHD-ийн давуу тал за түрүүн хоёлаа нөгөө сул талын талаар ярьлаа шүү дээ тийм. Сул тал нь юм байх юм. Тэгвэл энэ хүүхдүүдийн давуу тал гэж бол маш
хүчтэй байгаа. Тэгэхээр бид нөгөө нэг хүний сул тал дээр нь ажиллахаас илүү давуу талыг нөөц гэж хардаг. Давуу талыг нөөц гэж харж байгаа учраас бид нэр тухайн зүйл дээр нөөцийг нь ашиглаж тухайн хүүхдийг хөгжүүлэх асуудал ярьж байгаа гэсэн үг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр давуу тал нь түрүүний хэлсэнчлэн одоо юу яж болж байна те? Би энэ ч дургуун байна гэд өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй шууд илэрхийлж чадчихна шүү дээ. Гэтэл бид нэр яг нөгөө нэг нийгмийн харилцаанд байхдаа бусдаа санаа зовох, бусдад төвөг удахгүй байх, тэгээд нөгөө харилцаанд илдэг байдлаа хадгалах гэдэг нэг юм хит хитэн юм зашмуу тавьчингуудаа хүнд өгөө гэж хэлж чаддаггүй. Тэгээд өөрийнхөө ч нөгөө хэлсэн амандаа хүрэхэд бэрхшээлтэй болоод өөрөөлийн ч цаг хугацааг хүлээлтийн байдал руу оруулах гадах нэг юм нэг байдал руу орох гэдэг бол эдийн штэтийн хүүхдүүд болон эдийн штэд насанд хүрсэн хүмүүс бол тийм бэрхшээл өрөөсөө байдаггүй. Үгүй би чадахгүй байна. Над чинь сонирхгүй байна. Би яг сонирхдаг юм аа хиймээр байна. Гэхдээ тухайн хүнд зорилгыг нь зөв тодорхойлоод өгчих юм бол зорилгоо олчих боломжтой юм байна. Дээрээс нь нөгөө нэг өөрийнхөө санаа бодлыг яг өөрийнхөө үнэлэмжэн дээр хилчдэг байх гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ давуу талыг бид нэр ашиглах боломжтой. За тэгээд эдийн штэтийн хүүхдүүд зөвхөн нөгөө нэг өөрийнхөө анхаарахыг хүссэн зүйл дээр л анхаарлаа хандуулах чадвартай байгаад байх хандлага маш өндөр. За ялангуяа одоо ADHD-гийн хамгийн одоо алтартай эрдэмтэн гэх юм бол Томас Эдисон гэдэг хүн биш үү дээ. Гэрлийн чийдэн бүтээсэн. Тэг гэрлийн чийдэнгийн хідэн патентыг эзэмшдэг гэлээ бас нэлээд мундаг эрдэмтэн байгаа байхгүй. Гэтэл тэр хүн тэр гэрлийн чийдэн гэдгийг зохион бүтээхийн тулд 2000 удаагийн бүтлгүй орлогыг хийсэн байна. Тэгээ тэр хүн чинь маш олон одоо эмгэгийн ийм комплекс хүн байсан шүү дээ. Тэгээ нэг хэсэг нь л ADHD байхгүй юу. Гэтэл тэр хүн тэрүүндээ маш уйггүй, тууштай, сонирхлыг нь татсан зүйлсээ хийсээрийн байгаад чийдэн гэдэг зүйлсийг гаргаад ирсэн гэдгээр давуу талтай буюу тухайн хүн потенциал сайтай байсан уу гэвэл үнэн. Тэгэхээр ADHD бол нөгөө нэг өндөр оюуны чадамжтай хүмүүсүүдийн эмгэг юмаа гэж үзэж байгаа нэг шалтгаан нь энэ байж болно. Гэхдээ зарим талаараа үгүй. Яагаад гэвэл бид нэр өөрсдийнхөө нөөц боломжн дээр тулгуурлаж өөрийнхөө хүсэл сонирхол зорилгыг гаргаж ирээгүй. Тэгээ тэрийг цаг гаргаж тортохгүй байх юм бол зүгээр л тэр нь ADHD гэдэг л нэршил болж үлдэхээс биш. Одоо тэр Томас Эдисон байна. Тэр нэг усан сэлтийн Майкл Филлипс гээд тамирчин байна тий. Энэ хүмүүс шиг хөдөлмөрлөж өөрийнхөө ADHD-г давуу талыг гаргаж ирж чадаагүй бол энэ маань зүгээр л яриа болоод өнгөрөх гэдэг гэсэн үг. За тэр Майкл Филлипсийн хувьд болохоор одоо дэлхий болон олимпийн рекордыг эзэмшдэг тамирчин байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн өөрийгөө ADHD-тэй гэж мэдээд би ADHD-д яг одоо ингээд бууж өгөх юм бол юунд ч хүрэхгүй юм байна. Тийм учраас би энийг ялан дийлэх хэрэгтэй. Тамирчид хэдэн цагаас одоо бэлтгэлээ эхлүүлдэг бол би ADHD-г ялахын тулд нэг цаг илүү бэлтгэл хийнэ гэд бэлтгэлээ өмнө нь эхлүүлдэг, эсвэл хойноос сунж үлддэг. Тэгээ тэрнийхэн хүчинд тэр хүн өнөөдөр одоо олимп дэлхийн рекордыг эзэмшээд байж шүү дээ. За дахиад нэг одоо маш гоё эерэг жишээ бол Майкл Жордан байна тий. Майкл Жордан бол анх сагсан бөмбөгт гарч ирдэхдээ нисдэг гэдэг очороо гарч ирсэн. Тэгээ одоо Майкл Жорданы нөгөө нэг эмблемийг санах юм бол яг нэг юм нисэж байгаа юм шиг харагдах цаар байдаг тий. Тэгэхээр тэр хүн яагаад нисдэг болсон юм бэ гэхээр өөрийнхөө тэр нөгөө нэг гүүх гэдэг тэр хит хөдөлгөөнтөх байдлаа, энергийг гадагшлуулах нь чухал санагц учраас би зүгээр л гүгэлээсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өөрийнхөө давуу талыг мэдсэн бол та өнөөдөр яг босоод нэг зүйл ихэл. Тэгэд тэр маань үнэхэрийн амжилттай болж чадах юм бол бид нэр тэр нэг хэсгийг бол өнгөлж болохоор байгаа даа л да. Зөв сул талаа ерөөдөө давуу тал болгож сэлсэн байх нь шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө ямар нэг дуртай нэг зүйлийг олох хэрэгтэй гэсэн үг үү? Тийм. Зөв. Юунд илүү цаг гаргаад анхаараа суугаад байна. За ихэнх дийлэнхтэй эцэг эхчүүдийн хэлдэг зүйл бол манай хүүхэд легогоор маш удаан тоглодог. Легоноос өөр юм юу ч сонирхдаггүй. Тэгвэл одоо цөмөрөө тэрийг нь чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг. За хүүхэд маань легогоор зохион бүтээх сонирхолтой юм бол STEAM хөтөлбөрт хамруулж болох нь байна тий. Тэгээд STEAM хөтөлбөр дээрээс бид нэр бусад нөгөө шинжилгээ ухааны мэдээллүүдийг баг багаар оролцуулах боломжтой. Жишээлбэл физик байж болно, эсвэл хим байж болно. Тэрийг нь эсвэл биологч байж болно тий. Тэгээ тэрүүгээр нь ингэж холбоод яваад
байжгаад явандаа бид нэр дахиад нэг шинжлэх ухааны эрдэмтэн төрөхийг бас үүсгэх аргагүй байгаа юм л та. Тэгэхээр бид нэр зүгээр лего тоглоо суудгийн байлээ. Тэр өрөөний буланд гээд ингээд цаг хараад манай хөхөд 4 цаг суучлаа гэж нэг юм цаг харахаасаа илүүтэйгээр тэрийг чиглүүлээд зориг чиглэлтэй болох нь чухал байгаад байна. Тэр тухайн ADHD-ийн хүүхдүүд өөрсдөө ер нь надад ямар нэгэн зүйл нэг л биш байна да. Бус хүүхдүүдээс өөр байна да. Нэг л зүйл буруу байна да гэсэн тийм зүйл мэдэрдэм болов хүүхдүүд ер нь хэрхэн яаж мэдэрдэм бол надад би жишээ нь бодъё л да 10 настай хүүхд байлаа гэж бодоход ингээл аав ээж нэг төв дээр дагуулж ирэл те чи ADHD тэгэл тэнгууд нь би ваа юу гэдэг юм сони яриад байгаа юм би зүгээр л хүүхдтэй ADHD гэж юу юм бэ гэж гайхаад тэгэх юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ADHD-ийг хүүхдүүд өөрсдөө хэрхэн яаж мэдэрдэм бол тэр ялгаа бас гарч ирдэм болоо яа тийм бол. ADHD-ийн хүүхд өөрийгөө яаж мэдэрдэг вэ гэхээр хүмүүс яагаад тийм зүйл дээр удаан сууж чадаад би яагаад удаан сууж чаддгүй юм бэ? Нийгмийн харилцааны хүрээнд энэ ингээд сонсоод байна шүү дээ тий. Гэтэл би яагаад хөрүүлж яриад байт юм болоо? Тэнгүүт буцаагаад энийг нөгөө хажуу талаас хүмүүс маш ихээр шүүмжилдэг гэсэн үг. Тэгэхээр бусдын шүүмжилж байгаа шүүмжийг бид нэр бас нэг жоохон сонсчул зүгээр гэсэн үг байхгүй юу? Магадгүй нөгөө нэг маркетинг дээр тэгдэг шүү дээ. Хэрэглэгчийн санал бодол гэдэг бол хамгийн чухал зүйл юм аа. Тэр хүмүүсийн санал бодлыг бид нэр сонссноор ирээдүйд тэр хүмүүс юу хүсэж байгаа бөгөөд одоо манай байгууллага юу болохгүй байгааг наад хүмүүс чи хэлсэн байгаа. Тийм учраас нөгөө хэрэглэгчийн санал бодлыг сонс гэж тэгдэг штэ тий. Яг тэрүүнтэй адилханаар бид нэр тухайн хүүхдийн талаар хүмүүс юу гэж шүүмжилж хэлж байгаа. Тэрийг сонсох юм бол тэрийг мэдээж дэнслэн л дээ. Дэнсэлж байгаад ингээд үзэх юм бол яг тэр хүүхдийн гаргаад байгаа авирыг хилээд байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл тэр хит их ярьдаг. Тэгээд нөгөө нэг найс нөхдийн хүрээлэлд маш зүйтэй байх хэрэгтэй ёстой. Би яагаад бусадтай адил төрсөн өдөрт өргөдөөг юм бэ? Өнөөдөр болдын төсөөдөр боллоо гэхэд ангийнхан бүгдээрээ надаас бусдыг нь өрсөн байна штэ. Болт те. Тэгэж үзэж байгаа бол яг найзтай ямар харилцаатай байсан, чи бусадтай ямар харилцаатай, чи хичнээн найзтай вэ? Чи хамгийн сайн найз гэвэл чи хэнийг нэрлэх вэ? Гэдгээ бас ерөнхийдөө бол харах хэрэгтэй. Тэгээд хүүхдийн маань гаргаж байгаа үйлдэлүүд маань одоо жишээлбэл чи хичнээн дугууланд явж утсан бэ. Гэтэл би одоо хүртэл сонирхлоо олоогүй байна. Тэгээд нөгөө нэг юмыг дуусгаж чаддаггүй чадвар байгаад байгаа учраас тэрийг дуусгаагүй ингээл нэг боксонд яваал, нэг таквондод яваал, нэг төвлөрд хурд яваал, эсвэл одоо нэг гүйлтэнд явдаг ч юм уу те. Гэтэл эдний нөгөө нэг хугацаанууд нь ямар байгаагаас хамаарна гэсэн үг. Одоо боксинг клубуд би нэг очиод үтсэн чинь тэр багш амар төвхтэй юм билээ. Надаас одоо ингэж байр тэгэж байр гэд би яг өөрөөхөө бол яг алах гэдсэн байхгүй юу. Яг тэрэндээс нүлэг зохиол. Яг миний гар айгуу гоё орох гээд хахад багш тэгээд исэн гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдал шинж тэмдгээс ол бид бол мэдэх боломжтой гэсэн үг. За подкаст маань ерөөхдөө бол дуусгах гэсэн байна. Ерөөхдөө 60 минут маш хурдан өнгөрчээ. За тэгээд ерөөхдөө сүлд нь дүгнээд базаад хэлэх юм бол ерөөхдөө л ADHD-ийн ерөөхдөө бол эмгэг гэхдээ өвчин гэдэг бол биш гэхдээ шалтгааныг нь бол шинжлэх ухаанаар яг баттай тодорхойлоогүй дээрээс нь тренинг хийгээд тухайн зүйлдээ ерөөхдөө хэрхэн яаж уйлдуулж тийм ээ авч явж болох вэ хэрхэн яаж өдөрдөж болох вэ гэдэг тал дээр нь илүү ажилладаг. За тэгээд ADHD байна гэдэг нь ерөөхдөө бол сурлага муутай байна гэсэн үг биш ээ. Ухаан муутай байна гэсэн үг ерөөсөө биш ээ. Гэхдээ нэг давуу талтай юм нь яг нүдээр ажиглагдаж болох үстэй зан үйлийн эмгэг гэдэг утгаараа ерөөхдөө давуу талтай. Тэгээд 4-өөс 12 насны хүүхдүүдэд илүү оновчлогдох тийм боломж нь илүү хөндрөө гэж ерөөхдөө үзэж болох нь тийм ээ. За тэгээд хамгийн сүүлийн асуулт нь ерөөхдөө ингэж асууя гэж бодлоо л доо. ADHD-тэй хүүхдийг ойлгож дэмжсэн орчин яг ямар байх хэрэгтэй вэ? Эцэг эхчүүдэд хүүхдүүдэд ерөөхдөө яаж дэмжүүл зүгээр вэ? Тийм зөвлөгөө өгөөд ерөөхдөө дуусгал зүгээр юм болоо гэж бодлоо. Таны хүү охин хэрвээ ADHD-ийн шинж тэмдэгтэй байгаад за магадгүй тэрийг нь бид нэр аль хэдийн оншилсан, үнэлсэн байгаа бол бид нэр өөрсдөө эхлээд ADHD-тэй хүүхд гэдэг маань ямар хугтгуун бэ гэдэг нэг талаар маш сайн ойлголттой болох хэрэгтэй. Тэгээд ADHD-ийн талаар ойлголттой болох хэрэгтэй гэсэн үг. ADHD саяны одоо жишээлбэл хаанаас яаж үүсээд байгаа, удамшил юм уу, эсвэл нөхцөлдүүлсэн зүйлс юм уу те. Тэдгээр зүйлсүүдийг нь бол мэдэх боломжтой. За тэгээд тэрийг мэдээд дараа нь хүүхдэд сонирхох хэрэгтэй. Таны хүүхэдд чаддаг нэг юм байгаа. Нэг сонирхдаг юм байгаа. Тэр нь яг юу вэ болоо.
таны хүүхдэд магадгүй би тэгэд зүгээр нөгөө нэг үглээлээдэг штэ. Чи өстой нэрээ ингээд ахын тэгээд ахын танаа ангийнхан чинь ийм байж хахад тэр хэнийг хаар цэцгийг хаар дулмааг хаар тийм байхад чи өнөөдөр ингээд маш их залхуу байна мэн ингээд ингэж хэлхийхийн оронд хүүхдийнхаа би зорилгыг нөгөө чиглүүл тодорхойлж исэн билүү. Миний хүү юунд сонирхолтой юм бол юуг илүү нөгөө нэг сайн хийж чадах бол тэгээд бид нөгөө дүрм журмыг тогтоосон байгаа илүү гэдэг ийм зүйлсүүдээ ингээд харчаад тэгээд мэрэгжлийн хүмүүсээс ийм зөвлөгөө чиглүүлгийг ерөнхийдөө бол авбал их зүгээр. Ягаад гэвэл энэ хүүхдүүд маань зүгээр нэм нэршил байгаа боловч хүүхэд болгон өөр хүн болгон давтагдчихгүй онцлогтой бодголоод байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэднэрт болгонд таарсан тэр болгон дээр нөгөө нэг маш олон хүнтэй уулзсан туршлага байгаа учраас магадгүй таны хүүхдэд тохирох боломжтой юм чиглүүлгийг өгнө. Тэр чиглүүлгийг цөмөөрөө туршаад хийгээд үзэх хэрэгтэй. Тэгээд тэр энэ маань нөгөө нэг хүүхдэд дэмжиж байгаа орчин бий болгож байгаа юм л да. За тэгээд дараагийн нэг зүйлс нь болохоор хүүхдийн маань хамгийн их нөгөө цагийг өнгөрөөж байгаа орчин бол сургуулийн орчин байгаа шүү дээ тий. Тэгэхээр сургуулийн багшид мөн энэ талаар ойлголтыг өгөхөд та бас өөрөө ярих хэрэгтэй. Одоо манай монголчуудын уламжлал сэтгэлгээгээр бол бид нар чинь нөгөө нэг хүнд муугаа үзүүлэхгүй байх. Олгой агаравч тогоон дотроо манай гэрийн асуудал бол манай гэрийн асуудал болохоос биш тэр багшийн мэдих ч юм уу тэр найзын мэдих зүйл биш гэж үзээд байдаг. Гэхдээ тэр хүмүүст нөгөө нэг бас амьдарч байгаагийн туршлага байгаагийнхаа хүрээнд танд магадгүй эргээр сайнаар нөлөөлөх үеж санаа хэлж магадгүй сайн туршлага байж магадгүй. Төмөрөө тэрийг сонсох хэрэгтэй байна. Тэгэхээр хүүгийнхаа ч юм уу охиныхаа асуудлын талаар та багшид нэг багшаас саналлыг нь сонсоод үзэх хэрэгтэй. Багш юу н ийм хүүхдийн талаар ямар ойлголттой байдаг вэ гэдгийн талаар та нэг тандаад мэдээд үзээрэй. Тэгээд та өөрөө энэ талаар яриад үзээрэй. За миний охин, миний хүү ийм онцлогтой юм байна. Энэ дээр нь ингэж ажиллавал илүү үр дүнтэй байх шүү гана. Би одоо ийм зүйлсийг гэртээ туршиж үзэж байгаа. Та ч гэсэн энийг хийгээд туршаад үзээрэй гэдэг ийм нөгөө дэмжлэгийн орчин бас өгсөөгөл их зүгээр. Тэгээд хүүхэд маань одоо тэр орчиндоо л байх нь их чухал байгаад байгаамаа. Тэрнээс биш орчныг нь бид нэр болж жишээлбэл за энэ орчинд хэлсэн чинь багш гадуурхаад байгаа юм шиг байна. Орчны солилцоогээ дахиад өөр сургууль руу шилжүүлээд тэгээд тэр болгонд хүүхэд маань дасан зогсох гэдэг арай өөр процессууд ингэж явагдаж байгаа шүү. Тэгээд тэр бид нар нэг бэрхшээлийг нь янзлах гэж ингээд дахиад нэмж хүүхдтэй ачаалал өгөх ер нь бол ямар шаардлага байхгүй. Тэгэхээр дасцсан байгаа тэр орчинд нь бид нэр жоохон тохируулгуудыг хийх нь их чухал байгаа. Тийм учраас эхлээд аав ээжүүд маань та мэдсэн бол үүн дээр нь яаж ажиллаж болох уу гэд хүүхдэд сонирхож үзээд дараа нь тэр талаар нь багш болоод бусад хүмүүсээс дэмжлэг их аваарай. Тэгээд бид нэр бол хүүхдүүдтэй ажиллах арга зүйтэй болцсон байгаа. Бидний энэ арга зүйн дээр тулгуурлаад маш олон гэр бүлүүд, маш олон хүүхдүүд бэрхшээлээ ер нь бол даван туулаад тэгээд тэрийгэ дасгал сургуультаар одоо өөрийгөө дасан зохицуулаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө боломж нь байгаа шүү. Ямар ч нөгөө нэг боломжгүй зүйлс бол харьцангуй бага болчиход байна л гэдгийг бол хэлмээр байна. Зөв. За тэгээд энэ удаагийн дугаар маань ерөөхдөө өндөрлж байна. За тэгээд мета подкастынхаа нөгөө уламжлалаар тагсхий гэж бодож байна. Зочин оролцогч маань сонсогчдоос ямар нэгэн асуулт асуугаад дуусгадаг хаа. За тэгээд энэ удаагийн таны сонсогчдоос маань асуух асуулт юу вэ? За бэлцэгчүүдээс асуулт асууя гэж бодож байна. Та энэ зүйлсийн талаар нэг бодоод үзээрэй. Сүүлийн 3 сар таны хүү охин хамгийн ихээр юг хийж хамгийн ихээр юунд цагийг их зарцуулж байна вэ? Та тэрийг нэг бичиж тэмдэглээд нэг бодоод үзээрэй. Гэж асуумаар. Зөв. За тэгээд эрхэм мөндөд сонсогчдоо Мета подкастын 11-р дугаар инхэн өндөрлөж байна. За тэгээд энэ удаагийн дугаар болохоор ADHD гэж юу вэ? ADHD-ийн талаар ерөөхдөө ярилцлаа. За тэгээд энэ удаагийн дугаарт судлаач Астмэлхий төвийн одоо үүсгэн байгуулагч тийм ээ сэтгэл зүйч, сэтгэл судлаач, профессорч маань ерөөхдөө оролцлоо. За тэгээд та бүхэн маань судлаач Астмэлхий нөгөө Facebook хуудаснаас дагаарай. ADHD-ийн талаар маш олон мэдээллүүд ордог юм байлээ. Байнгын тогтмол ордог юм байлээ. Та бүхэн маань тэгээд тухайн Facebook хуудасаас мэдээллүүд авч болох байх. За тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзлаа. Түр баяртай. Энэ удаагийн дугаарыг сонссон сонсогчдоо бүгдэнд баярлалаа.